Сайн байцгаана уу? Америк нэгдсэн улсын элчин сайд яамны зүгээс уламжлал болгон сар бүрийн эхэнд тухайн сар төлөвлөгдсөн ажлуудаа танилцуулдаг билээ. Харин 8 дугаар сард Fulbright Specialist програм буюу Fulbright-ийн мэргэжилтэн урьж хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудын өргөдөл хүлээн авч байна. Энэхүү хөтөлбөрт дээд боловсрол, соёл, эрүүл мэндийн, төрийн болон төрийн бус байгууллагууд, think tank-ууд хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд дурчигтай Америк академич мэргэжлэнээр дамжуулан дэлхийн сүүлийн үеийн стандарт туршлагаас суралцах Америк мэргэжилтэн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох боломжууд нэгдэх юм а. Дэлгэрэнгүй мэдээллийг доор гарч буй манай захин хуудасаар авах боломжтой. Манай Америкийн соёл мэдээллийн төв, кино удаш, англи хэлний хэлтлийн болон ярианы клуб зэрэг хөтөлбөрүүдэд дахин явуулж эхлүүлээд байгааг дуулахад таатай байна. Мөн Америкийн төвийн дэргэд Make Space төв бага насныхан зориулсан шинжилгээ ухааны туршилт хийх тоглоомын аргад зориулсан сургалт, инженерийн анхан шатны мэдлэг олгох сургалт, Lego роботик болон V design сургалтуудаар дахин эхлүүлээд байна. Төвийн үйл ажиллагаа нь мөн төлбөргүй нээлттэй явагддаг юм шүү. Боловсролын зөвлөгөө мэдээллийн Education USA төвийн зүгээс оюутан сурагчдад зориулсан зуны хөтөлбөрүүдэд тасалбаргүй өргөсэй байгааг мэдэх ухаан. Харин 8 дугаар сард менторийн хөтөлбөр залгахад төлөвлөлөө байна. Тэдний захин хуудасуудаас цаг алдалгүй мэдээлэл аваарай. Мөн Education USA-с бэлтгэдэг подкастын шинэ дугаарууд та бүхэнд хүрэх юм а. Энэ жил Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхт буюу ADA батлагдсны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ ойн хүрээнд Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон салбарын тэргүүлэгч иргэнүүдийг танилцуулж, мөн бидэнтэй хамтран ажилладаг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг алдаршуулж байгаа юм. Энэхүү цуврал постыг манай хуудасуудаас үзэхээс гадна ADA 30 хаштагийг дагаж дэлхийн дахинтай хамт энэхүү үйл явдлыг тэмдэглэн өгүүлэх боломжтой. Эцэст нь манай Consti хэлтсэн Facebook хуудас, элчин сайдын амны үндсэн Facebook хуудастай нэгдэж байгааг дахин дуулмаар байна. Америк нэгдсэн улсын виз, Америк иргэдийн үйлчлэгээ, Consti хэлтсэн үйл ажиллагааны талаар мэдээллийг үндсэн хуудасаараа та бүхэнд тогтмол хүргэх юм. Ингээд дараа сард иргэн уулзлаа. Баяртай.